болон Монгол Улсын их сургуулийн багш Монгол хэл уран зохиолын боловсролын 3-р түвшний өнгөр заяа байна. Тус тэнхимийн багш авлангаар өдөртүүлсэн Монгол ИУ төлөвчийн нэмэлт дэвтрүүлдэг цаг удирдлын аймгийн үгийн сан харьцуулсан зүйлээ. За, тавьчихсан судлалд хэл шинжлэлийн үгийн сангийн судлал батдаг салбар өгдөн. За, энэ үднээс авч үзэх юм бол дундад зууны үеийн Монгол хэлний чухал баримтаж Мяамын гүрний үеийн зохиолсон олон хэлний төлөвчдийн нийт нь хой ИУ төлөвчтэй. За, хой дотроо Монгол ИУ төлөвч буюу одоо Монгол хотод орчуулгын төлөвчид гэж байдаг. Энэ нь 10 гаруй нэмэлт дэвтэртэй байна гэж судлаач үздэг. За, яг нэмэлт дэвтрүүдтэй зөвхөн хувь сар, хужир сар, үгээлжин сар гэх зэрэг одоо энэ 12 сарын амралтыг нэрлсэн байна гэж үздэг боловч 1264 он зохиогдсон Монгол ИУ гэсэн тал бичих бас эдгээр онолдог бас тохиолдож байгаа. За, яг энэ Монгол ИУ тал бичгийн талаар бол Капел, Ирээдээ зэрэг одоо энэ судлаачид нь Хятад эхийн гайлыг авиацын тогтолцоо хувьсэл зэргийг олон судалсан байдаг. За, Лувсан Балдан, Босниан, Шонхор, Мандах нар бол нэмэлт дэвтрийн тухай тус бүр судлаад одоо зарим галыг нь сэргээсэн байдаг. За, тэгвэл туяацсан Монгол бичгийн хэлэнд орсон Хятад үгсийг бүртгэхдээ бас энэ тал бичгийг бол хэрэглэгдэхүүнд ашигласан байдаг. За, жавхлан нь Монгол хэлний зарим үгийг галилгахдаа шинээр зохиосон Хятад үгсүүдийг дурдаж, за, хой үйл бичигт бас тохиолдох хувилбаруудыг дурдсан байдаг. За, үгийн санд 4 нэмэлт дэвтрийг бид яг энэ судалгаанд ашигласан. Таны 59 үг байгаа. За, энэ 59 үгийг 3 хэсэгт ангилан нэмэлт дэвтрүүдтэй тулгахдаа харьцуулах задлан тайлбарлах аргыг баримтлсан. За, үгийн сангийн судалгааны арга зүй тусгай үгийн сан судлалын онолын дагуу за тэгээ хэрхэн харилцан нөлөөлсөн хувирын өөрчлөгдсөнийг ажилласан учраас түүхэн харьцуулсан ажиллагааг зорьсон. За, энэхүү тал бичгийн одоо хувилбаруудыг судалснаар одоо энэ цаг удирдлын аймагт 12 сарын онолтыг бусад хувилбартай харьцуулах. За, мөн сургуулиас тодруулж монголчуудын цаг удирдлын тухай уламжлалт мэдлэг мэдлэлийг тайлан тайлбарлах ажил. За, бидний их хэрэглэгчөнд ашигласан 4 нэмэлт дэвтрийн тухай товч дурдвал 1264 онд хэрэглэгдсэн гэж судлаачдын үздэг Монгол ИУ тал бичиг. За, ханхуа дэвтэр буюу Мөн улсын үе зохиогдсон тал бичиг гэж судлаачд үздэг. За, Манхуа дэвтэр. За, энэ дэвтэр нь болохоор Мөн улсын орчуулгын ажилтны нэмсэн тал бичиг гэж судлаачд үздэг. Одоогоор Бээжингийн номын сан татгалагддаг. За, хой үе тал бичиг буюу нэмэлт дэвтрүүд байгаамаа. За, их хэрэглэгчдийн зургийг харуулбал хой үе тал бичиг болон 2 дахь зураг нь нэмэн найруулсан хой үе тал бичиг. За, Лувсан Балдан нарын хэлүүлсэн хой үе тал бичгийн нэмэлт дэвтэр гэж үздэг. За, энэ судлаачд 15 дугаар зураг зохиогдсон байх магадлалтай гэж үздэг. За, мөн Монгол ИУ тал бичгийн Мандах нарын судалж гаргасан галыг байна. За, харьцуулан үгийг харьцуулан ангилахдаа за эдгээр 3 хэсэгт хуваасан ижил утгатай 4 дэвтэрт ижил утгатай ижил бичигдсэн үгийн тоо, за ижил утгатай боловч өөр үсгээр тэмдэглэгдсэн үгийн тоо, за мөн ганц үйлдэл тохиолддог буй үгийн тоо гэж 3 хэсэгт хуваасан. Эдгээрийг дэлгэрүүлэн дурдвал за 4 хувилбар тохиолдож байгаа ийм үгнүүд байгаа. Он, зун, намар, өвөл гэх зэрэг ийм ерөнхий цаг удирдлын аймгийг нэрлэдэг үгс байгаа. За, энэ нь болохоор 4 тал бичиг дөрвөлөнд нь яг энэ үйлчлэн тохиолдож байгаа. Үүнээс үзвэл тал бичгийн уламжлах шинжээр бие биенээсээ хуулбарлалт зохиогдсон байна гэж ингэж үзэж болохоор байна. За, тал бичих ижил боловч өөр үсгээр тэмдэглэгдсэн юм үгс байгаа. За, жишээлбэл сэрий гүн гэх зэрэгээр одоо энэ 3 тал бичих ингэж янз бүрээр тохиолдож байгаа. За, энийг үзэхдээ бол энэ Г, Я, И зэрэг ийм авиануудыг бол холь бичсэн тохиолдож байгаа. Энэ 3 дэвтэрт бол тохиолдож байгаа. За, энийг болохоор хуулбарлалтын зарим авиа гэж ялгаагүй. Тэгээд ханхуа гэдэг энэ 2 дэвтэр нь болохоор Мөн улсын үе зохиогдсон учраас бас энэ хуулбарлсан бичиг болон эсвэл энэ дуудаж өгсөн хүн нь бас энэ монгол хэлтэй биш байсан байна гэж бас үзэж болохоор байгаамаа. За, ганц хувилбар тохиолдож байгаа юм үгс байгаа. За, энэ нь болохоор Монгол ИУ тал бичиг буюу судлаачид 1264 он зохиогдсон гэж үздэг. За, энэ дээр бол одоо цагаан сарыг хувь сар, 2 дугаар сарыг худал үгээлжин сар гэх зэргээр одоо ингэж бичсэн байгаа. За, эдгээрийг дэлгэрүүлж дурдвал зарим авианы солилцол тохиолдож байгаа. За, хойд өдөр гэдгийг хойд туу өдөр, за зарим тохиолдолд бол хойчийн өдөр гэж бичсэн байгаа. Нэг хувилбар дээр ингэж 2 янзаар бичсэн тохиолдол байгаа. Тэгээд энэхүү галыг нь бол одоо дундад үеийн монгол хэлний хамжин шүүрхгийг үлдгэжийн салхилаар энэ ЧТ2 салхичээс нэг баримталж байгаа. За, мөн дундад үеийн монгол хэлэнд одоо ярианы хэл нөлөөснөөс болж энэ 2 их шиг дундах авиа гээд бичсэн зарим тохиолдол гарч байгаа.
байгаа. Одоо жишээлбэл Монгол ив тал бичигт идөө гэж бичсэн байдаг бол ханхаа болон хой ив тал бичгүүдэд бол идөөгээ гэж бичсэн байгаа. За тэгэхээр тухайн үед бол энэ зарим бичгийн сурвалжид ярианы идөө гэж хэлдэг байсан хэлбэр нь одоо ингэж шууд бичигдсэн байна гэдгийг харж байна. За зарим үгийн утгаагаа за өдөр бүр шүн дүл гэдэг үг бол зөвхөн юм бас Монголын ив тал бичгийн хувилбарт нь тохиолдож байгаа. За энэ үгийг нэгтлээд үзэх юм бол Монголын нууц тавчаанд нийт 20 удаа тохиолддог. За үйл үгээр мөн нэр үгийн үргээр тохиолддог. За нэр үг дээр бол одоо жишээлбэл 145 дугаар зүйл Чингис хаан дотроос иргэж шүн дүл нөхчгөөс гэж гарч байгаа. За үүнийг бол чайманаар шүн дунд өнгөрвөөс гэж тайлбарласан. За мөн үйл үгээр гэвэл одоо шүн дүл явж хүрв гэж тохиолдож байгаа. За энийг болохоор одоо мөн адил шүн турш зогсолгүй явна гэсэн гэж утгаар тохиолдож ингэж тайлбарласан байдаг. За тэгэхээр нэр үгээр болон үйл үгээр тохиолдож байсан байгаа. Гэхдээ одоо энэ тал бичигт болохоор зөвхөн нэр үгээр нь хамаатуулж авчирсан байгаамаа. За зарим нутгийн аялгауны үг хэллэг гарч байгаа. Зөвхөн Монголын ив тал бичих чилгэр гэдэг үг гарч байгаа. За энэ нь болохоор монгол хэлний товч тайлбар талд хатуу жирэг цэг гэсэн санааг илтгэдэг. За гэхдээ ойр аялгаунд бол цэлмэг саруул гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл энэ Монгол уран хаамын зохиол дээр чилгэр окторгуйн наран сар наран хийгтэй гэж гарч байгаа. Энэ нь болохоор одоо цэлгэр цэлмэг гэсэн санааг илтгэж байгаа. Тиймээс одоо эндээс үзэх юм бол тухайн үеийн зарим үг нь одоо орчин цагийн монгол хэлний нутгийн аялгаунд бас анхдаг чухал хадгалсаар байна гэж үзэж байгаа юм. За 12 сарын оноолтын тухай Монгол ив тал бичигт одоо энэ хувь сар, худал үгээлийн сар гэх зэрэг ингэж тохиолдож байгаа. За энэ нэмэлт энэ хүү одоо 12 сарын оноолтыг болохоор судлаачид зөвхөн 15 дугаар зуунд хэвлэгдсэн нэмэлт дэвтэр тохиолдож исэн. Мөн үүнээс анхны одоо тал бичгээс дараах хуулбарууд тохиолдож байна гэж судлаач нар үзсэн байдаг. Гэхдээ 1264 он зохиогдсон энэ тал бичиг мөн адил тохиолдож байгаамаа. За зарим тал бичгийн хуулбарын ялгаа харагдаж байгаа. За Монгол ив тал бичгтээ одоо бидний хэрэглэгдэхүүнд ашигласан дөрвөн тал бичгт бол цаг улирлын аймаг гэх нэрийг биш улсан балдан нарыг хэлүүлсэн нэмэлт дэвтэр дээр болохоор цаг улирлын аймаг гэх нэрийг өөрчлөөд цаг агаарын зүйл гэж нэрлэсэн байгаа. За ийм тал бичгийн зүйл аймгийн нэрийг өөрчлөх үгийн санд нэмэх шинжилж найруулах ажил нь бас энэ Манайчин улсын үеийн 5 ихний тал бичгүүдэд бас тохиолддог. За үүнээс үзэх юм бол энэ тухайн үеийн нийгэм соёлоо дагаад одоо тал үгийн сан өөрчлөлт тусгах одоо тал бичгийг ингэж сольж нэмэн сайжруулж байсан байна гэдгийг эндээс үзэж байна. За эдгээрээс аваад үзэх юм бол хоёр тал бичиг нь Яомын гүрний үеийн тайлзуу уламжлалт, дундад үеийн монгол хэлний үгийн сангийн утгын өөрчлөлт, авианы өсөлт зэргийг одоо тодруулахад чухал их хэрэглэгдэхүүн болж байгаа. За мөн 12 сарын оноолт нь энэ хожуу зөвхөн хожуу зохиолсон хувилбар тохиолддог гэж хүмүүсийн үздэг саналыг мөн лувсан балдан нарын хэлүүлсэн тал бичигтээ бид өөрсдийн хэрэглэгдэхүүнд ашигласан тал бичгээ тулгаж нэгтгэж үзэхэд за Монгол ив тал бичигт ч гэсэн энэ 12 сарын нэрлэлтийг мөн адилхан хувь сар, хужир сар гэх зэргээр ингэж оноосон байна гэдэг ажиглалаа. За тиймээс энэ тал бичгийн судлагдсан нь одоо тухайн хэлний үгийн сан утга зүй хийгээд хэл шинжлэлийн түүхийг татгалзах судалгааны хэрэглэгдэхүүн болохоос гадна энэ тухайн үндэсний соёл сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн нэгэн хэрэглэгдэхүүн болж байна гэж үзэж болохоор байгаамаа. Тэгээд үргэлжлүүлээд энэ нэмэлт хувилбарын үгийг харьцуулан судлах нь дундад үеийн монгол хэлний үгийн сангийн утга болон тогтвортой шинжийг судлахад ач холбогдолтой байна. За бидний ашигласан ном бүтээл болон өгүүлбэртэй анхаарал хандуулсан баярлалаа.